За би баяр цогт гишүүний саналын эсрэг байна. Бид нар 2014 оноос энэ хуулийг хэрэгжүүлж эхлэх ёстой гэдэг саналыгаа дэмжиж байна. За сөрөг хүчин бол энэ хуулийг өргөн бариаггүй үнэхээр. Монгол улсын ерөнхийлөгч энэ хуулийг өргөн барьсан. Гэхдээ үндсэн хуулинд нийт зүйлэн өргөн барьсан. Үндсэн хуулийн 29-ийн 1 гишүүн нь ерөнхий сайд засгийн газрын гишүүнээс бусад ажил албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалттай. Тэр нь заавал гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийлөгч бол ерөнхий сайд нь хавсрыг бус нь үгүй вэ гэсэн өөрийнхөө нэг хөлбөрийг гаргаж ирлээ. Улсын хурал 50% байх уу, 3-1 байх уу, 3-2 байх уу энэ бүх асуудлыг шийдэх бүрийн эрх нь улсын хурлдаа байгаа. Үүнийхээ дагуу улсын хурал бол үндсэн чиглэлгийн яамд нь хавсарч болно гэдэг шийдвэрийг гаргаа явж байна. Тэгэхээр энэ дээр бол би бүх юм номыг ёсороо явж байна гэж харж байна. За энэ дээр юуны түрүүн 2014-16 он гэдэг асуудал дээр би бас тодруулж хэлмээрээ. Ухаалаг төрийг санаачлаад энд сууж байгаа улсын хурлын гишүүд бид ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж гарын ус зурсан. Тэн дээр юу болж байна гэхээр энд ухаалаг төрийн чинь хүрээнд их хурлын их хурл шиг ажиллаад засгийн газар шиг ажиллах энэ шаардлага бас байгаамаа. Өнөөдөр над бидний эсрэг санал өгсөн гэж яллуудаад байгаа хэдэн гишүүд бол төрийг тогтвортой ойлгохын төлөө саналаа өгсөн юм. Засаг тогтвортой явах гэсэн шаардлага тавиад тэр байтугай намын удирдлагын шийдвэрийг дагсангүй намаас хөөнө гэд хэдэн он бэ гэмээр юм яриад байна. Би 25 жилийн амьдралаа энэ арчлын төлөө зориулахдаа төрийн дээр наам сандалтсныг болиулах гэж төр хуулиа дээдэлдэг эрхцүү төрийн төлөө би явж ирсэн. Гэтэл өнөөдөр нам нь төрийн дээр сандалчаад засгийн газрын намын удирдлагын нэрээр хэдхэн тооны хүмүүс төрийн шийдвэр гаргах эрх дээд байгууллага болох улсын хурлын гишүүний ард нийтийн ард түмний илж болсон төлөөлөгчийг дарамтлагаа болох хэрэгтэй. Өнөөдөр төрийг тогтвортой ойлгохын тулд улсын хурл өөрөө тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Өнөөдөр сайхан бэлэг гишүүн худлаа ярьж байна. Засгийн газрын гишүүдээс сууж эрс хүрэхгүй байх, тийм байхгүй гэж хэлдэг. Үнэхээр сайхан засгийн газрын гишүүд зөвхөн өөрсдийн огцруулах асуудал дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж суудаг. Ядаад нэгээр нь огцруулах тухай асуудал ярьж иж өөрсдийн хөрүүж авчирч их хурл дээр суулгадаг тийм байдал руу орох ёстой болж байна уу гэдэг асуудлыг би бас бүлэг дээр ярьж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өргөн барихдаа ард талд нь засгийн газар их хурлын гишүүд давхар ажиллахаараа их хурлын чуулганд хэрхэн яаж оролцдоггүй тэр эртцийн мэдээг давхар биднэрт өгсөн. Энэ бол баримт. Дээр нь 76 гишүүний 39 нь ирж иж эрс бүрддэг. Тэрний 19 нь 20 нь олонхоор нь ингээд санал гардаг. Тэгтэл энэ 19 сайд нар бүгдээрээ хэрвээ ингээд их хурлын давхар дээлтэй болчих юм бол парламент гэдэг бол утга учраа алднаа. Парламент чадамжгүй болно. Засгийн газарт хяналт тавьж ажиллах ажиллагаа нь чадваргүй болно. Тийм учраас улсын хурлын улсын хурл шиг ажиллах ёстой. Засгийн газар нь засгийн газар шиг ажиллах ёстой. Өнөөдөр засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүн хоёрны давхар дээлээ өмсчээ сууж байхдаа засгийн газрын гишүүдийн оруулж ирж байгаа бичиг баримт хичнээн хуудуутай, цоорхой, зөрчилтэй байсан ч гэсэн кабинетийн зарчим гэдэг нэрээр амаа өдүүлээд сууж байгаа шүү дээ. Их хурлын гишүүнийхээ товчлуураа дарж байхдаа засгийн газрынхаа тэр дарамт, тэр амаа өдөөснээр л саналаа өгдөг шүү дээ. Энэ худлаа биш шүү дээ. Энэ чинь улсын хурлыг чадамжгүй болгож байна. Энэ чинь төрийн дээд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд харш бай. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өргөн барьсан. Тийм учраас би улсын ерөнхийлөгчийн гаргаж тавьж байгаа санаачлагыг дэмжиж байгаа. За энэ дээр бол төрүүчийн байнгын хорооны хурал дээр 50% нь давхар дээлтэй буюу засгийн газрын гишүүн, их хурлын гишүүн байя гэдэг саналыг гаргасан. Энэ бол их эрүүл санал байсан. Үнэхээр 50%-аас дээш хувь нь өөрчлөгдөх юм бол засаг өөрчлөгдөх, засаг огцорсон тооцдог. Тэгэхгүй байх хуулиур бол 50-аас дээш хувь нь 50% нь бол
давхар дээлтэй буюу засгийн газрын гишүүн их хурлын гишүүн байж болно. Дээрээс нь листнээс сонгогдсон гишүүд нь сайд дээрээ үлдчих юм бол энд 1-2 сайдын өөрчлөх асуудал байсан. Ямар нэгэн байдлаар засгийн газрыг тэгж фактор өөрчлөлт ороод байх юм шаардлагагүйгээр явах боломж байсан. Энэ боломжийг Эрдэнэ утаарга одоо би санаж Батчимэг гишүүн энэ саналыг санал болгож ирсэн. Өөртөө зөвлөдөхгүйгээр буцаад татсан шүү дээ. Өөрөө тэрнийхээ хариуцлага өнөөдөр ярих ёстой шүү дээ. Ийм үр дагавар гарах байсныг тооцоолох ёстой шүү дээ. Өнөөдөр буцах газаргүй болгочоод л хөөрхийн нэг муу эмгтэй гишүүнийг дарж болно, доромжилж болно гэж ингэж бүлгээр дайрч идгээ болох хэрэгтэй шүү дээ. Хариуцлага өөрөө хүлээлттэй. Өнөөдөр бас тийм галцгүй юм алга бай. Айхад аргал хөдлөн гэдэг шиг байна шүү дээ. Засгийн газраа огцруулаа гээл ингээл материалын үлэм сунгаад үндэ бол чиг үүргийн сайд нар нь үлдэхэд тэр цаана 7 гишүүн листнээс сонгогдсон байна. Тэднээс зарим нь үлдэж болно. Тэглээгээд 50% нь хүртэл засгийн газарт өөрчлөлт орохгүй. 7 сарын 1-ээс өмнө 3-ыг оруулж ирээд өөрчилчих. 7 сарын 1 болохоор дараачихаа 4-ийг өөрчилчих гэдэг юм уу. Ийм байдлаар засгийн газартынхаа сайд нар дээр өөрчлөлт оруулаад явах бүрэн эрх нь ерөнхий сайдд байгаа. Ингээд асуудлаа шийдчих боломж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Улаанбаатар телевизээр хагасаа өдөр маш ойлгомжтой ерөнхий сайдд хаяглаад хэлсэн. Би үгээ хэлнэ. Тийм үү тэн дээр бол болохгүй байгаа сайд нараа 3 сайд болохгүй бол 7 сайдаа оруулаад ир. Би өөрөө дуудаж байгаа энэ асуудлыг хий гэж би ерөнхийдөө дандаа эмэгтэй хүн дээрлэхтэй бодож энэ хүн юм яриг л дээ. Тэгтэл энэ өнөөдөр асуудлаа ярихын оронд хүүхэд нүдээ дарчаад би нуугчлаа намайг олоорой гэдэг шиг ийм гиний юм ярьдгаа болцгоо. Хуралдаа суудаггүй, эрцээ бүрдүүлдэггүй, их хурлын үйл ажиллагааг хэвэн явуулахгүй энэ давхар дээл чинь гай болж байна. Энэ асуудлыг 16 оноос болгоё гэж хэлээд хүн хуураад байх шаардлага байхгүй. Өнөөдөр засгийн газрыг огцруулах яваад байгаа тийм хорон санаа